баярлалаа. Эх орны өглөө хөтөлбөр маань нэм гараг болгон үзэгч танд зориулан дуулах дуртай, дуу хөгжимд хайртай, дуулах авьяастай залуучуудыг нэвтрүүлэгтээ өрн оролцуулж аядуугаар нь өглөөх тань эхлүүлдэг билээ. Тэгэхээр Titanic киноны саундтрек за мэдээж хэрэг олон хүмүүсийн сонсох дуртай, үзэх дуртай уран бүтээлүүдийн нэг ийм сайхан дуугаар аядууны мэдчилгээ өргөлөө. Тэгээд энэ бол Titanic кино бол мэдээж бүх цаг үеийн хайрын шилдэг кино. Дээрээс нь Оскарыг маш олон Оскарыг бас нэгэн зэрэг авч чадсан гайхалтай уран бүтээл. Олон хүмүүсийн уран бүтээлд хайртай байдаг үлээ. Буцаад эргээд яг Titanic киног үзсэн мэт мэдрэмж төрлөө. Өглөөний мэд хүргэе. Өглөөний мэд. За өөрийгөө илүү дэлгэрэнгүй танилцуулаач. Сайн байцгаана уу ингээд нэвтрүүлэг үзэж байгаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Оюундар гэдэг 23 настай соёл урлагийн их сургуульд суралцж байсан. Ерөнхийдөө бол багаасаа дуулах сонирхолтой байсан. Ер нь бол тэр чиглэлээрээ бас ингээд явж байгаа. За яагаад заавал энэ Titanic киноны уран дууг coverлаж дуулах болсон бэ? Ер нь бол анханасаа хамгийн анх энэ дууг манай найз надад санал болгож ирсэн. Тэгээд анх ингээд сонсч үзээд надад айгүй гоё тийм сонсголонтой. Тэгээд дээрэс нь маш гоё тийм мэдрэмжийг ч юм уу өөрөөсөө айгүй их шаардсан нэг тийм дуу санагдсан. Тэгээд анх ингээд дуулж үзээд тэрнээсээ илүү ингээд cover маягаар ингээд дуулж үзээр хагаад одоо ер нь бол нэг жил шахуу болж байна. Тэгээ ер нь бол энэ дундаа хамгийн дуртай, хамгийн хайртай дууны маань нэг гэж хэлж болно. Аха. Сайн ингээл нүдэн анал их гоё мэдрээл дуулж байгаа харагдсан л та. Тэгэхээр бас би дуучин хүнээс дуу дуулдаг, дуунд дуртай хүмүүсээс асуух дуртай. Яг ингээд дуулж явах явцдаа нүдэн анаад тэр орчин руу буцаад очсон юм шиг ер нь ямар мэдрэмж, ямар зүйлийг бодож бас яг дуулдаг юм болоо. Ер нь бол айгүй их гоё зүйлийг төсөөлдөг штэ. Одоо юу гэдэг одоо нөгөө киноных нь бодит байдлыг ч юм уу те нэг үл өөрийгөө ч юм уу илүү сайн сайхнаар ч юм уу яг тэр кинонда дуундаа бүр ороод өөрийгөө үнэхээр их мэдрээд ингээд болоход өөрийн ирэхгүй бүр ингээд нүд бараг цаанаас ингээд нэгддэг. Аха. Бас ингээд нэг cover сонирхдаг, cover дуулдаг хүмүүс залуучуудын дунд болдог open mic гэж болдог штэ те. Энэ юунд оролцож ирсэн үү? Ивентэд? Ер нь бол оролцож байгаагүй. Одоо ингээд нөгөө нэг cover дуулдаг залуучууд маань өөрсдөө зориулаад им клиптэй жижиг хэмжээний дүрсжүүлэх тэмцүүсийг хийдэг болж л тэ. Өөрийн хувьд бас тийм уран бүтээл байгаа болов? Яг одоогоор бол байхгүй байгаа. Гэхдээ ер нь бол хийн гэсэн төлөвлөгөөтэй явж байгаа. Хажуугаараа бас нөгөө нэг ажил хийж байгаа учраас яг нөгөө нэг чөлөөт заваараа бас хийдэг сонирхдаг гэсэн үг. Тэгэхээр чөлөөт заваараа илүү их одоо нэг тийм зүйл хийн гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Хаана ижилт юм бэ? MGC Star Group гэдэг том ерөнхийдөө үйлчлэгээний байгууллагад ажилладаг гэсэн. Дуу дуулахад, дуу сонсоход яг энэ дуунд дуртай хүмүүс арай өөр мэдрэмж, арай өөр тийм нэг таашаал авдаг юм шиг байна л да. Чи бас яг дуу дуулж байхдаа үгээр хэлэмгүүл нэг таашаал авдаг багт. Гэхдээ түүнийг ямар нэг зүйлтэй зүүрлээч гэвэл юутэй зүүрлэх вэ? Агаарт хийсч явж байгаа ч юм уу нэг тийм бүр нэг ямар ч тийм нэг хүндэрсэн юм шиг тийм хүн болгоноос нэг хараад бус болсон юм шиг яг зөвхөн ингээ өөрийгөө мэдэрж байгаа юм шиг тийм мэдрэмжийг авч чаддаг. Ямар гоё юм бэ те. Ааха. За баярлалаа. Тэгээд цаашдынх нь уран бүтээлд амжилт хүсье. Дахиад зөндөө олон хүмүүсийн хайртай дууг coverлаад те өөрийнхөөрөө дуулаарай. Өөрийнхөөрөө бас хүмүүст хүргээрэй гэж хүсье. Баярлалаа. Баярлалаа. Эх орны өглөө хөтөлбөр маань үргэлжилж